Өчигдөр махны өдрүүдээр явсан. Тийм ээ. Зориг сайд албад хүмүүстэй хэд хэдэн гомдол тавьж илээ. Тэр хил гайл мэрэгжлийн халд гадаадын иргэдийн асуудлаар ярьж илээ. Энд чи одоо гайлын дарга байж байна. Мэрэгжлийн халтын дарга байж байна. Тэр мөрөн дарга тэлэх хэрэгтэй. Бацорыг дарга хүлээж авч уулзах хэрэгтэй. Энэ аж ахуй нэгж байгууллагууд энэ гадаадтай хамтсан үйлдвэр завуудын ажлаа ихэд айгүй хүндрэлтэй байдаг гэх. Виз олгогддог. Тэгээ нэг сар болоод гардаг заавал. Тэр Ираны талынхаа ярьж илээ шүү дээ. Монголд ирээд тэр одоо энэ чи байн ажилтдаг ажилт юм лээ шүү дээ, тийм ээ. Мэргэжилт нь зөөн тонны хүн байт юм шүү дээ. Энд чи ирээд тэгээ сар болоод заавал одоо Иран руу буцдаг. Тэгээ эсвэл улаан өдрөө гарчаад эргэж орж ирдэг. Энэ мен дээр бид нар эргэж хармаар цагаан хөдөр байгаа. Та мөрөн даргатай яриад асуулт гарга. Энэ экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа. За экспортын биш ч гэсэн энэ үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ материалын баялаг үйлдвэрлэж байгаа энэ үйлчлэгээний байгууллагад ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг бид нар дэмжих хэрэгтэй байна. Монгол террорист орн биш ээ. Зарим юм дээр битээ ингэ сүр данзан царилж байгаа заяа. Заримдаа дэндүү сүржигнэх юм. Тагнуулын ерөнхий газар шонхын араас шуугны араас яваад хэрэггүй зү. Тэг хийх ёстой ажлаа хийлдэ. Тэр чи байгаль орчны яамны л ажил шүү дээ. Тэг манайхан тийм сонирн болчихсон. Бүхэл бүтэн тагнуулын байгууллага шонхын араас явж яадаг. Хэдэн шонхоор гарах нь яах нь тэр нисэл явдаг шувуу шүү дээ. Ирдэг буцдаг гэл ийм шувуу шүү дээ. Тэр шувууны араас нэг үндэсний аюулгүй байдал 20 хүрэлтэй зүйлүүдээ байхгүй байх гэж би боддоо шүү. Жишээд ийм одоо сонин тогтолцоотой сонин ажил үүргийн хуваартай болчихсон. Ямар юм үйлчлээд байдаг. Ашиг сонирхлын зөрчил байд юм. Ашиг орлого байд юм эсвэл. Тийм учраас одоо энэ юмнууд дээр анхаарах хэрэгтэй байна. Тэр хил гайлаар ороход нь тэр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн боломжтой ажиллах байдлыг одоо хангаж өг. Тэр хүмүүс чинь данстай тооцоотой хүмүүс байгаа шүү дээ. Аж ахуй нэгж нь өөрсдөө хүлээж авдаг. Аж ахуй нэгдэн тэр иргэнэ урддаг авчирдаг үстэй тийм ээ. Алга болчиход тэр аж ахуй нэгжтэй хариуцлага тооцсон шүү дээ. Тэгэхээр ийм юм хөнгөлтүүдийг ийм юм хүн сурталуудыг одоо багасгах дарамлаа. Бацорыг сайд таавал одоо хүн зүдэж хөнгө үйлдвэрийн сайдын хувьд энэ хил гайл энэ тагнуул магнуулын бүх дарганыг өдөрөө цуглуулад сэргэлэн зөвлөх оролцоод та нарын үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст энэ хил гайлын дарамт янз бүрийн юмныг багасгах чиглэлээр нөр албан ёсоор үүрэг даалгавар өгж хоорондоо ярилцсан. Юу нь болоод байгаа, юу нь болохгүй. Тэр нэг цонхны үйлчлэг яриад байгаа шүү дээ, тийм ээ. Мэргэжлийн хяналт, гайлын ерхий газар, хил хамгаалтын ерхий газар бүгд нэг цонхны үйлчлэгээд байгаа.